За намайг Нарийн шиг гэдэг. Би 37 настай. Булган аймгийн их барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт, их барих эмэгтэйчүүдийн эмчээр ингээд 7 дахь жилдээ 8 дахь жил рүүгээ шилжээд ингээд ажиллаж байгаа. Манай хүүхэд Солонгос улсаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч ирсэн. Би өөрөө эмч хүү одоо ингээд сурахаар ирж байна. Тэгээд ер нь Солонгос. За намайг Алтан Сүхийн Алтан Туяа гэдэг. 33 настай. Их барихын чиглэлээр одоо их барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг. Миний хувьд болохоор манай гэр бүлийн хүмүүс, гэр бүлийн маань иргэн тойрныхонд бүхэл салбарын мэрэгчлэлтүүнгүүд байдаг. Гэхдээ эмч эмнэлгийн мэрэгчлэлтүүнгүүд их ховор. Тийм болохоор би өөрөө гинт бүр төгсөх жилээ хуульжуулах гэж бэлдэж агаад болоод эмч болъё гэж сонгоод 1 жилийн хугацаанд шаргуу суралцж агаад тэгээд анагаахын эмтэдэд хэлсэн суралцж ингэж эмч болсон. Бага Солонгос улсад бусан хот их таалагддаг. Ер нь бол аялалж үзхийг хүсдэг газруудын маань нэг гоё юм шүү байна. Дараа бол бүр зорж зөвхөн бусан хотод аялах сонирхолтой байгаа. Солонгос хоол идхийг бас мөрөөддөг байсан. Тэгээд тийм учраас ерөнхийдөө Солонгос бүх төрлийн хоол таалагддаг. Дуртай. Сөүл мэз эмнэлгийг сонгосон шалтгаан нь болохоор нөгөө робот мэс заслал буюу давинчи байсан. Тэгээд манай Монгол улсад болохоор хавдар судлалын үндэсний төв маань 2025 онд ерөнхийдөө робот мэс заслыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээ манай Монгол улсад нэгт байдаггүй. Тийм учраас сонирхож харах боломж олцсон. Ер нь бол робот мэс заслал маань одоо хэр үр дүнтэй, тухайн өвчтөндөө хэр ээлтэй гэдгийг маш сайн харлаа. Маш их сонирхолтой санагдлаа. Дээрэс нь сүүл үед муу эзэмлэг маань нэгдсэн том эмнэлгийн хажууд өргүүдлийн тустай төв эмнэлэгтэй байгаа. Тэгээ өргүүдлийнхаа төвд үзүүлж байгаа бүхэл тусламж үйлчилгээнүүд нь болохоор маш өндөр зэрэглэлийн. Тэгээд маш чанартай, маш юм аюулгүй тий эрсдэл багтай ийм тусламж үйлчилгээг үзүүлдэг гэдгийг нь онцолж ингээ харсан. Энэ ингээ маш их сонирхолтой санагдсан. Сурах зүйл маш их байна гэж харж байна. За даваа тал нь бол мэдээж нөгөө нэгт тухтай орчин, хоёрт болохоор өөрчлөлөгчтэй сэтгэл ханамжтай тэгээд аюулгүй байдалд бас маш сайн анхаардаг. Гуравт бол мэдээж бас тоног төхөөрөмж сайтай, дөрөвт нь мэрэгжлийн эмчнэрийн баг хамт олон ажилладаг нь бас даваа тал юм шиг санагцсан. Намайг ирснээс хойш маш их найрсгэр хүлээж авсан. За тэгээд хамгийн түрүүнд энэ гадаад харилцааны албаны дарга мэдээж манай Монгол орчуулагч охин байгаа. Дээрэс нь тасаг нэгжүүдэд одоо тэр өргүүдлийн төвийн ахлах сувилагч, сүүл мэз эмнэлгийн маань сувилгын албаны дарга гэдэг ийм маш олон хүмүүс одоо сэтгэл түгэлдэж байна. Ингээд дурдаад байвал дуусахгүй бүгдэнд нь маш их талархаж байна. Би яг энэ сүүл мэз эмнэлэгт ирснээрээ юуг илүү олж харваа гэхээр эмэгтэйчүүдэд тулгарч байгаа мэс заслаар эмчлэгдэх энэ тухайн өвчнүүдийг дурангийн агалгаа болон робот агалгаагаар одоо цаашдаа ингээд түлхүү ингээд байнгын хийгдэх юм дүр зураг угаасаа Монголд ч тэр тий. Тэгээд энэ улсад ирсэн ч гэсэн бүрийн бодол маань ингээд бүрэн дүүрэн болж байгаа байхгүй. Тэгэхээр дуран тэр дундаа одоо цаашлаад робот мэсэлтэй болоод тий ирэх юм бол энэ чиглэлээр бүр ингээд яг ойрын хугацаанд сурыг гэж бодож төлөвлөж байна. Зарим газар дуран хийдэг, зарим газар нь бол дурангийн мэс засал хийдэггүй байгаа. Тэгээд манай аймагт бол дурангийн мэс засал хийгддэг. Тэгэхээр дурангийн мэс заслын ганц л эмчтэй. Тэгээ одоо дараагийн эмч маань бэлтгэгдэж байгаа. Тийм учраас одоо Монголд очиод дурангийн мэс заслаар сураад тэгээ ер нь дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж бодож байгаа.